Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та нартай монгол хэлний хичээл орно. Бид өнөөдрийн хичээлээр өмнө үтсэн сэдвээ батган давтнаа. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээл эхлэхийн өмнө коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж хөрвүүлье. Гараа тогтмол угаах, гэрээсээ гарахгүй гэртээ байх, маска тогтмол зүүх зөвлөмжийг дагаж мөрдөрэй. Тилийн хичээлээр асуух үгийн дагуу өгүүлбэр зохион бичиж сурсан. Түүнийгээ баттган давтъя. Зургийн үйл явдлыг ажиглаарай. Асуултын дагуу өгүүлбэр зохион бичиж. Манай ангийнхан хизээ юу яав? За багш нь ийм өгүүлбэр зохион бичлээ. Манай ангийнхан хавар мод тарив. Хизээ хавар юу мод яав тарив. Дараагийн зургийг ажиглая. Хин хинд юу яав? Хин охин хинд өвөд юу цай яав өгөв. За дараагийн зургийг ажиглая. Юу гэсэн асуултанд хариулагдах үг 3-ыг олж бичээд өгүүлбэр зохиогоорой. Зургийг сайтар ажиглаарай. Жишээлбэл юу цүнх, юу талах, юу цамц. За өгүүлбэр зохион бичье. Ээж ягаан өнгийн цүнхэнд дуртай. Ах ногоон өнгийн цамц өмссөн байна. Би 2 зүсэм талах идэв. За дараагийнхыг нь ажиглая. Зургаас хэн гэсэн асуултанд хариулагдах үг 3-ыг олж бичээд өгүүлбэр зохиогоорой. Жишээлбэл Баатар, ах, ээж. За өгүүлбэр зохион бичье. Миний аавыг Баатар гэдэг. Ээж будаг найруулж байна. Ах зураг зурах дуртай гэж зохион бичиж болно. Ялгсан үгс ямар асуултанд хариулагдах вэ? Ах, эмээ, миний аав, үеэл, найзтайгаа. Алаг ирээн, далавгар. Бөмбөг, үлгэр, адуу, чих, малгай. Авсан, ярив, өгөв, уулзлаа. 9 2 дахих. Маргааш өглөө. За эдгээр үгснүүдийг асуулттай нь харгалзуулах хэрэгтэй байгаа. Ямар, хэн, хизээ, яав, яасан, юу, хэдэн. Өөрсдөөс дотроо бодоод харгалзуулаарай. За ах, эмээ, миний аав, үеэл, найзтайгаа гэсэн эдгээр үгс маань хэн гэсэн асуултанд хариулагдах нэ. Ирээн, алаг ирээн, далбар гэдэг маань ямар юм? Алаг ирээн. Ямар вэ? Далбар. Юу бөмбөг, юу үлгэр, юу адуу, юу чих, юу малгай. Яасан, авсан, яав, ярив, яав, өгөв, яасан, уулзлаа. 9 2 дахих гэдэг маань хэдэн. Хизээ, маргааш, хизээ, өглөө гэж харгалзуулах байсан байна. Та нартай таарч ийнэ хүүхдүүд ээ? Маш сайн байна.
Дараагийн дасгал зөв харгалзуулаарай. Хичээлдээ хамт явах уу? Хичээлдээ хамт явъя. Хүүрнсэн өгүүлбэр, асуусан өгүүлбэр. Эдгээр хоёр өгүүлбэрийн аль нь хүүрнсэн өгүүлбэр, аль нь асуусан өгүүлбэр вэ? Асуусан өгүүлбэрийн төгсгөлд асуултын тэмдэг бичнэ. Хичээлдээ хамт явах уу? Хэн нэгнээс асууж ин тийм ээ. Хичээлдээ хамт явъя. Асуултанд хариулсан буюу хүүрнсэн өгүүлбэрийн төгсгөлд цэг бичнэ. Дараагийн дасгал. Өгүүлбэрт тохирох асуух үгийг бичээрэй. Чи ээжигээ баярлуулсан. Та нар эх орондоо хайртай. Эх орон юунаас эхлэх? Чи ургийн овгоо мэдэх. Чи хаана төрсөн? За тэгвэл чи ээжигээ баярлуулсан ямар асуух үг бичих вэ? Баярлуулсан уу? Та нар эх орондоо хайртай юу? Эх орон юунаас эхлэх вэ? Чи ургийн овгоо мэдэх үү? Чи хаана төрсөн бэ? Гэсэн эдгээр асуух үгнүүдийг бичнэ. Одоо бүгдээрээ мэдлэгээ шалгая. Хариулсан өгүүлбэрийн эцэст цэг бичнэ. Доорх А, Б, В гэсэн 3 хариултнаас нэгийг сонгоно. Өгүүлбэрийг гүйцээд бичээрэй. Б, В, У гэсэн 4 асуух үгнээс сонгож бичнэ. Болжмор, тогруу 2, шувуу, мөн гэд асуух үгээ бичгэнэ тийм ээ. Сарсан багваахаа яаж унтдаг гэд асуух үгээ бичнэ. За эхний зөв хариулт нь А буюу цэг. Хариулсан өгүүлбэрийн эцэст цэг бичнэ. Болжмор тогруу 2, шувуу мөн үү? Сарсан багваахаа яаж унтдаг вэ? Зөв хариултыг сонгоорой. А. Асуусан өгүүлбэрийн эцэст таслал бичнэ. Б. Асуусан өгүүлбэрийн эцэст цэг бичнэ. В. Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг бичнэ. Дөрөвдүгээрт нь асуух утгатай үгийг олоорой. А. У, Ю, Б, В. Б. А, У, Ю. В. Б, У, На. За аль нь зөв хариултууд вэ? За В зөв байсан байх тийм ээ. Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг бичнэ. Дараагийнх нь А зөв байсан байна. У, Ю, Б, В гэсэн асуух үгнүүд байдаг байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.